За сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэнд бөөний худалдааны програм хийгдээд бараг дуусах шатанд орж байна. Үүний одоо касын програмыг танилцуулъя. Энэ бол цаана нягтлангийн програм сервер компьютер дээр суугдана. Энэ касын програм нь бол хүн хэдэн касын програмын эрх авалт тэр хэмжээгээр компьютер дээр суугдах боломжтой. За тэгэхээр касын програмын талаар товчхондоо ерөнхийд нэг ямар зэс байгаа талаар танилцуулж өгчээ. За касын програм дээр хялбархан нүүрэн дээр хялбархан байгаа. Энэ дээр нэгдүгээр төлөв хүлээлгэн горим байгаа. Дээд зах дээр. Хоёрдугаар хялбар төвчлөр байгаа. Одоо хялбархан зарах байгаа. Шууд нэг дарахад үнэ нь гараад ирнэ. Тэгээд хоёр төвшиж болно. Эсвэл enter дагаад баргаа хийчих болно. За ингээд гараагаа уншуулчихна. Үүн дээр харилцагчийн утас дугаараа оруулж байна. Харилцагч нь одоо за бие дугаар гэж 90 Ингээ шууд миний нэр гарч ирчихэ. Ингээ худалдаа авах чинь харилцагчаа үртгэжчихнэ. За энэ дээр энэ худалдаа авах байгаа хүлээлгэн горимдээ хадгалахдаа одоо ингээ шинээр идэвхтэй үйлчилсэн. Энэ хүлээлгэн горим дээр нэрүүгээд хадгалчих болно. За хүлээлгэн горимд хадгалахаас өмнө барааныхаа insert төвлөрөе. Энэ бөөний худалдааны програм учраас одоо хэдэн хайрцаг задгай ширхэг гэдэг энэ тоо ширхэг хийх боломжтой. Ингээд авахта хайрцагтаа 10 ширхэгтэй хэдэн хайрцаг авах вэ? 2 хайрцаг авал 20 ширхэг болоод окей. Энэ бараг авъя. Энэ бараг авахын тулд за нэг хайрцаг дээр нэмээд нэг 4 ширхэг авчих. Тэгэхээр зэрэг 22 болох нь тий. Ингээд авчиж бас болно. Гэх мэтлэнгээр тоо ширхэг хийхэд бол хялбархан болсон. За энийг хүлээлгэн горимд хадгалъя. За хүлээлгэн горимд явуулж батаг хадгалж. Бата 2 ширхэг бараа. 72,000 төгрөг. Бараа хадгалагдсан байна. Яг хүлээлгэн хадгалчих. Хүлээлгэн горимд байгаагаа нэг дарахад зарлагдаад ороод ирнэ. Уцаад хаах гэж хаагдчихна. Үүндээ хэрвээ өөрчлөлт хийгдсэн тохиолдолд нэг бараа нэмээд уншуулчих. Одоо хаах гэхэд нэмэлт өөрчлөлтийг хадгалах уугүй юу гэж гараад ирнэ. Сүүлийн нэмснийг хадгалахаар бол yes. Тэгээ 3 ширхэг ороод хадгалаад ороод ирж байгаа. 731,000 болчихж байгаа юм шүү дээ. За тэгээ хүлээлгэн гороо устгах болно. Юугдад хааж болно. Шууд зарж болно. Шууд зарахаар бол одоо ингээд үүнийхээ зарлагын баримт хөвлөд заръя. Төлбөрийн дөө оруулаагүй гэж. Төлбөрийн дөө таарсан бол шууд төлбөрийн дүн дээр дарчихъя. Тэгээд зарлагын баримт хөвлөе. За зарлагын баримттай хэрэгтэй. 1 за 2 хадгалчихъя. За зарлагын баримттай харъя. Зарлагын баримт. За 211 хадгалчихсан. Зарлагын баримт маань ингээ гараад ирнэ. Худалдаа авах болдог багтар. Хайрцагдах тоо нь 10 ширхэгтэй 2 хайрцагт бараг
14,000 төгрөгтэй 20 ширхэг авсан байна. Ингээд үнийн дүн хариултанд үнийн дүн таарч учраас ингээд олчж байна. За ингээд яваа хийчих. Үүнээс гадна энэ маргаан дээрээ за явийнхын топ 2 болгоод ингэчихэд энэ дээрээ за кредитч оруулчих. Бас ингээд зардлын баримт хэвлэж болно. Ийм зардлын баримт бас хэвлэж болно. За төмөн дэлгэрэг төвлөлтөд авахчтай ингээд зардлын баримт аваад хайрцагтаа хэдэн ширхэгөө гэх мэтлэнгээр зардлын баримтыг хэвлэх боломжтой. За ер нь бол командын танилцуулга командуудыг бол илүү хийгээд өгсөн байж байгаа. За нэмэлт мэдээллүүдийг бол эндээс бараагаа шүүж хайгаад эндээс бараагаа хайгаад нэрээр нь шүүж болно. Барааныхаа үлдэгдэл тоошхийг харж болно. За ийм боломжтой. За эндээс 2 төвшөө зарчихна. Энэ дээр байгаа мэй. За